тэр эмээг ирэх болов гэж маш их хүлээсэн. Гэвч тэр эмээ ирээгүй. Тэгээд анх бол лааны үйлдвэр орж ирсэн гэдгийг мэдэхгүй байж байгаа л зүгээр юм бичдэг хүн байна уу, ер нь сонирхдаг хүн байна уу гэл пост харчаал зүгээр өөрөө жоох юм бичдэг болохоор тэлтэй авах гээд очсон чи харин лаа болчлоо. Бидний нийгэмд үнэхээр бухимдал бол байгаа. Хин ч үүсэхгүй. Гэтэ биднэрт тэрнээс илүү сайн сайхан зүйлийг харах боломж зөндөө байна. Одоо өөрөө чинь хүрээлж байгаа хүмүүст гэрэл гэгээтэй зүйлийг түгээгээд амьдарч байгаа яг энэ мөчийг сайн сайхнаар мэдэрч чадах юм бол энэ амьдрал утга учиртай болт юм байна гэдгийг ойлгосон. Өдөржингөө ингээд суугаад би орох уу байх уу гэж өөрөөсөө бараг 100 удаа асуусан. Тэгээд гал ман гэдэг ч өөр их том чухал зүйл байдаг. Тэгэхээр галыг хэм ханж байгаа шалтгаалаад тэрэнд их олуулаа манахтаа бас биш. Зүгээр л айгүй гоё тийм ад жаргалтай зүйлсийг аль болох өөрөөхөө Facebook зөвхөн өөрийнхөө тэр миний одоо надтай найз олсон хүн ямарваа нэгэн байдлаар айгүй гоё юм уншиж байгаасаа гэж айгүй хүсдэг байхгүй юу. Өнөөдөр энд Bright Mongolia гэдэг залуучууд яагаад нэгтчихэд одоо өөрсдийнхөө ямар ч хөрөнгө мөнгөгүй гайхаад байгаа хэрнээ бид нар Монголын нийгэмд гэрэлтүүлж лаасана гэж яриад инээмсэглээд суугаад байгаа вэ гэхээр ерөөсөө бид сайн сайхан зүйлээ дэлгэрүүлээ, сайн сайхан зүйлийнхээ хүчийг нэмээ тэгжиж бидний тэр сайхан зүйл маань одоо сөрөг муу бүхнээ дарж тэгээд бидний одоо ирээдүй, бидний байгаа орчин, бидний амьдрал бүгд сайхан зүйл рүү улам ойртох юм аа гэдэг л гол зорилго байгаа маа. Нэг зүрхэнд ингээл зүгээр нэг очингээл өрөөд ирдэ штэ. Яг за ерөөсөө за тэглээ. Эхнээ бол яг лаа байх хэсэг тухай мдээгүй л очсон л доо. Тэгээд би нөгөө ингэж бодсон л да. Би нөгөө ингээл ганцаараа л ингээл суугаал, ганцаараа л юм аагээл, ганцаараа ингээл болоод исэн. Тэгээд лаа ч ингээд өөрийн гэсэн үүрэг байгаа штэ. Одоо гэрэлтүүлээд шатаад дуусна. Бас ингээ бие биенээс их урам авч байна. Тэгин чинь нэг үйл ажиллагаа яваад байгаа шүү гэл тэгэхээр сэтгэлд хүртэл одоо ингээл нэг тийм өөрөө бас хажуугаар ажилтаа болохоор энд бас ингээд хичнээн ингээд нөгөө байгаа ч гэсэн яг бүх цаг үед одоохондоо бас цаг гаргаж чадахгүй шүү дээ. Тэрэндээ бас их төвшөөл ингээл байна. Өөрийнхөө нэг боддог жоохон ч гэсэн ойлгосон зүйлээ одоо тэр ойлгох гээд ядаад байгаа хүмүүс бас тийм ингээл төөрч мөрөөд байгаа. Би аль хэдийн бас одоо нөгөө шийдлийг олцсон байж болно шүү дээ. За ер нь юу ч гэмээрийн зүгээр ингээд дотор байсан мөртлөө илэрхийлдэггүй тэр ашаах гэсэн тэр боломж энэ лааны үйлдвэрт амар болгочод амар баяртай л та. Миний хувьд бол энэ үйлдвэрт зураглаач гэдэг мэргэжлэр орж байгаа л та. Тэгээд би өөрөө мэргэжлийн зураглаач биш, аль бол зураг сонирхдаг, видео бичлэг сонирхдаг. Тэгээд энэ авьяасаа хөгжүүлэхийн тулд бас хөгжүүлэнгээ бас нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийх энэ завшаан олдсондоо үнэхээр их баяртай байна. Тэгээ миний зүгээс болохоор фото зураг болон дизайны тал дээр нь туслахаар тэгээд орж ирээд байна. Харанхуй өрөөндөх нэг лааны гэрэл бол тухайн одоо харанхуй өрөөг бол бүхэлдэнд гэрэлтүүлж бүдэгхэн ч гэсэн чаддаг. Харин олуулаа байгаалаа бол илүү тод гэрэлтэж чадна. Тэгэхээр бид нэгээрээ нэгдээд илүү олуулаа, илүү тод гэрэлтхийг хүсэж байгаамаа. Тиймээс би Bright Mongolia нэгэн лаа болсон юм. Би унтриж хэзээ нэгэн цаг. Гэтэ би ямар нэгэн юм одоо хийж аваад гэрэлтэж байгаа унтармаар яг зүгээр ингээд асаагүй байж байгаа унтрах юм бол айгу утгагүй ш. Тэгэхээр надаас гэрэлтэж байгаа галцсан улаалаа байна. Яг миний эргэн тойронд ямар гэгээлэг сайхан мэдээлэл байна. Юу гэрэлтэй харагдаж байна тэрийг өөрийнхөө үзэл бодлоор гаргаж бичиж нийгэмд бол түгээхийг хичээж байгаа. Нэг л навсаасан те бүгдөө сэтгэл санаагаар унтсан нэг л их одоо хямрал өртцгөөсөн хүмүүс л яваад байна л да яг үнийг хэлэхэд энэ олгоноос залхсан л та үнэхээр залхсан. Муу мухай байхаас гадна гоё гэрэл гэгээтэй сайхан зүйлүүд зөндөө байгаа мэнаа. Тэгээд тэднийг илүү олон хүмүүст түгээе. Тэгснээрээ хүмүүсийн хандлагыг өөрчлөе. Би өөрөө тэгээд залуу тэгээд одоо дүүнэртэй гэх юм илүү гэрэл гэгээтэй ирээдүг бэлгэлмээр байна. Нэг үгээр хэлэх юм бол одоо тэр бидний гаргаад байгаа мэдлийг хүмүүст яаж нүдийн булааж, хараагийн булааж, сэтгэлийн татах вэ гэдэг талтай ажиллана гэж бодож байгаа. Ажиллаад эхэлсэн. Ийм үгүүдийг аз жаргалтай хүн гэж байдгүй аз жаргалтай цаг хугацаа гэж байдгаа гэдэг үгээд маш олон лааны нэг болоод тэгээ өөртөө байгаа өөрийнхөө дотор байгаа гэрэл гэгээтэй зүйлийг олж хараад магадгүй бусдад чадлаараа түгээх хүссэн. Дэлхийг удахгүй ирээдүйд
монголчууд гэрэлтүүлнэ гэдэгт бол итгэж байна. Хэрвээ энд лаз шиглээд явж байгаа те одоохондоо амьдралынхаа өсөл мөрөөдөл өөрийгөө олж амжааг байгаа хүн байвал бид нартай бас нэг дээрээ таны цаг ямар ч байсан үр дүнгүй хоосон өнгөрөхгүй өнөөдөр гэрлийг түгээж бусдын дотор байгаа тэр лаг асааж бусдад аз жаргал ирч хүч урам зориг бэлгэлэх тийм сайхан ажилд бид бүхэн та бүхнийг уриалж байна. Ингээд Bright Mongolia буюу бидэнтэй цуг нэг дээрээ хамтдаа лааны үйлдвэрт ажилчин болцгоё. Лааны үйлдвэрийн ажилчид бидэнтэй нэгдэх боломж хүн болгонд байгаа. Bright Mongolia Монголын нийгмийг гэрэлтүүлцгээе. Тийм болохоор би лаа. Тэгээд лаа болохоор шийдсэн. Тэгээд энэ гэрэл гэгийг түгээх гээд байгаа лаануудын нэг болж байгаа доо маш их баяртай байгаа. Царай яг уу. Галзууруулагч чимээг хон жилдээ галзуурцгаа юу. Би бол лааны үйлдвэрийн ажилтан. Түнэгээр бахархдаг. Жаак юм асуухгүй юм. Оо. Лаа бол юу юм болоо гэд гахж байна уу та. Тэгэхээр би та нарт лаа бол яг тийм юм аа гэдэг талаар нэг жаахан тайлбар өгье. Лаа бол одоо тэрийг бол идэж болтгүй юм. Тийм. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тэр чинь нөгөө нэг ер нь бол нэг дээр нэг юм утастай байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд тэр утас бол ерөнхийдөө яг нөгөө нэг хүн болгон үстэй байдаг шиг тэгээд хүн болгонд байж идэг байхгүй юу? За тэгэхээр лаа бол лаа юм. Нар манддаг шүү дээ. Баярлаа.